мг. За энэ эдийг яаж ис болгож задлах вэ харъя. За. Авах гэдэг шүү дээ. Булганы эстэй холилдсон байгаа байхгүй тий. Булганы эсээс зөвхөн хүний хавдрын эсээ ялгаж авах гэдэг. Шууд ингээ профессороо би ингэчлээ алдаа гаргачлаа уушлаарай. Одоо яах вэ гэж асуудаг байхгүй. Хай хацаа элмийн уянгаа байна. За өнөөдөр хулганы нөгөө тархинаас авсан сэмпл байгаа шүү дээ тий. Тэрийг энэ ардын дифризерт байгаа байхгүй юу? Энийг гаргаж ирээд тэгээд тэрнээс яаж ис ялгаж авдгийг харъя заяа. Одоо би танарт эд ямар шүү байдгийг харуулах нь шүү дээ эхлээд. За эхлээд нь dry ice бэлтжээ. Dry ice гэдэг нь нөгөө фура мөс гэсэн үг шүү дээ. Хайлсан ч ус гарахгүй. Ингээ нөөс төрөгчийн мөс гэх юм уу? За. Энэ дифризер чинь болохоор чи хасхнай. Тэгээ хасхнай сэмплүүд маань байгаа. Хинчэнэс би ямар сэмпл авахыг гэх юм бол A6 дээр одоо би ингээ харуулъя. Энд ингээ байгаа байхгүй юу? Ингээ deep freezer-ээс гаргаж ирээд deep freezer хаахгүй бол бас болохгүй. Дороо грац онч. Нарда ингээд минут хүрхгүй хугацаанд онгорхоо ойлгоход л хасах 81 байснаа хасах 80 болж байгаа үстэй. Энд одоо deep freezer-ээс гаргаж ирсэн идүүд маань байна. Хөлдөөсөө одоо A6 дээр энэ хайрцаг мань ингээд ийшээ тоогоор ийшээ үсгээр ингээд тэгээ A6 гэдэг чинь 1 2 3 4 5 6 энийг би одоо хэрэглэж байгаа гэсэн үг байхгүй юу? Энэ дотор ингээ ид байгаа. Энийг аавна. A8 хөлдөөсөн тархины тасархай гэсэн үг шүү дээ. A8 A4 A4 ч айгу том юм биш. За A4-ийг л авчих юм байна да баг. Тэгээд энийг одоо хэвэн жингийн хэмжиж үзье заяа. Би харандаа авчих юм байна. За би энэ дотроос ингээд идээ гаргаж ирээд жигэнж байна. Энэ 127 мг байна. 127 мг гэдэг эндээ тэмдэглээд авчна. За энэ маус зураг нь хэд байх нь. Ингээд чигнээд үзчихдэг байхгүй нь хартаа. Энд ингээ хартаа 47 за бараг 48 мг байгааз. 48 мг. За энэ эдийг яаж ис болгож задлах вэ харъя за. Буцаад ингээ хийчих. За. Одоо нөгөө эдий чинь ис болгож харуулнаа. Энд нөгөө эд маань байгаа шүү дээ. Хулганы тархины хэсэг. MB right? Okay, MB. За одоо энийг Yeah, it's slippery. Халтаргаатай байна л гэж. За ингээ эхлээд нь
пестлэр ингээд нухаад нухах шиг болгож байгаа. Analysis buffer гэдэг юундаа игээд эдий чи задлж байгаа байхгүй зөндөө олон холбоосуудын. Oh, nice. The pencil is working very well. I think so, yeah. Yeah, lysis buffer гэдэг нь энэ битэрийн мэлтинигийн протокол ашиглаж байгаа байхгүй юу? Тэгээд enzyme N, X, Y, A гэдэг энзаймуудаар задлах нь шүү дээ. Still not completely broken up, but better than before. Yeah, better than the last time. Түрүүч удаа битэр ингэж нухаш шиг задлаагүй гэсэн чинь нэг эс ялгараагүй байхгүй юу? Энд сайн харагдчихна уу? За, ингээ хадгалж. I think it's enough, huh? It's very good. It's the same lysis buffer, right? Yeah, it's the Yeah. same thing. I just, instead of mincing it, I homogenized it. Okay. За одоо энэ протоколын дагуу And then I'll add all the dissociator enzymes. энд одоо ингээд 37C гэдэг програмын 37-гийн C гэдэг програмын тохируулаад протокол төр байгаагийн дагуу 37 CBTDK1 за энд ингээд протоколын дагуу ингээд 37C BDTK1-ыг ажиллуулж байгаас тэгээд 18 минут үлдсэн байна. Тэгээд тюбээ болохоор ингэж байршуулна шүү. Энэ гурвалжин тэмдэгтэй хэсэг нь ингээ наашаа хараад тэгээд энэ дотроо юугаа C тюбээ байршуулна гэсэн үг шүү. Энэ C тюб. Тэгээд ингээд дууртал нь хийгээд энд ингээд selected гэж байна. Тэгээд буцааж авахдаа ингээл авчих. Омо. Ингээл авчих. Тэгээд энэ зөндөө байгаа. За энэ C tube-нүүд нэнд биш. C tube. За ингээ 10-15 минутын дараа ингээ өргөжлүүлээд протоколоо дагаал хийгээ явчихна. За иймэрхүү байна. Өргөжлүүлээд хамт байгаарай. Амар сүртэй ютубер шиг хэлж байна. За энэ машинаас одоо ингээд эргүүлээд мэтлээ дууссан. Тэгээ одоо богинохон центрифуж хийж хананд нь алдсан идүүдийг доош нь буулгаад тэгээ одоо яах чинь 70 микроны хэмжээтэй шүүлтүрээр шүүх гэж байна. Тэгээ хэрэггүй өмнөдөө шүүх нь шүү дээ. Зөвхөн эсүүдээ ялгаж авах. This one broke down nicely. Nicely, okay. No bits left. Одоо энэ харж байна. Бүр эд чинь бүр ингээд юу болсон байна. Юу ч харагдахгүй. За ингэснийхаа дараа 20 ml 20 мл HPS-с кальциум магнезиумтэй HPS-с шүүлтүрээ угааж өгч байгаа байхгүй юу? Шүүлтүрэн дээр наалтад үлдсэн эсүүд мань доошоо урсна гэсэн.
За ингээд дараагийнхаа мөн адилхан. Энэ хардаа энэ шүүлтүр мөлтөр онгойлгохтой маш болгоомжтой ингэж онгойлгох хэрэгтэй. Тэгээ шинэ 50 ml тюбэн дээр тавиад nicely too? Okay. No bits. Well, I hope this time we will get more sale. Better yield. Yeah. Last time was a big tissue, but Mm, only 100,000 cells. yeah. Yes, yeah. Oh, didn't mean to throw that away. We have enough tissue with this one anyway. Oh, it's okay. За одоо ингээд centrifuge гэж явна. 300 G 10 minutes. I'm gonna do 500. Ah, okay. 500 is not too harsh. Okay. It might be, but I did it last time for the other. Oh, for the fresh sample. Mhm. Ah, okay. За 500 G-гээр 10 минут. Centrifuge гэх энэ centrifuge. Би энд байна. За энэ одоо бит хоёрын хийж байгаа эдээс ис гаргаж аваад тэгээд low cytometry-гээр хавдрын исээ зөвхөн одоо ялгаж авах гэдэг шүү дээ. Булганы истэй холилдсон байгаа байхгүй тийм. Булганы исээс зөвхөн хүний хавдрын исээ ялгаж авах гэдэг. Энэ туршилтыг ингээд яг болцсон протоколыг ингэж өнөөдөр харуулж байгаа юм биш зүгээр эдээс яаж ингэж ис гаргаж авдаг вэ гэдгийг сонирхуулж байгаа шүү. За болцсон протокол энийг ингээд яг дагаа хийсэн чи ажиллахгүй шүү дээ гэх тэгвэ. How many minutes block? Just 10 minutes. 10 minutes, right? Yeah, I didn't block last time because there were such few cells and I didn't want to lose them. Okay. Do you have enough time now? We have to leave at least by 1:15 the latest. So 11:30, we have enough time. Yeah, so we have enough time for 40 minutes and washes and then prep. Let's block at least 10 And minutes. yeah. The only problem is I can't remember what percentage of BSA this is. This is here. You can look that up. Where to go? BSA. I don't remember what percent. Let's find out. For the block, I should probably count. Yes, for the block let's and let's then- count. Maybe I'll put it in the block to use for counting. Yes. I want to do that. Okay. Good amount of cell. No. Oh my god. I think I need to spin it at a higher speed. Look More. how cloudy it is. Okay. So more higher. 500. You know what? I did at 500. Last time you did a 500. And it's still 5 minutes. It was a RPM. It was a RPM. Oh yeah. Oh, we need to use G. That's what. 300 G. That's where I went wrong. Okay. 300 G. Last time I used 500. It wasn't as bad as this last time. Oh, so. Oh, so see? Okay. Okay. So, I guess we'll repeat it again. It was the RPM. I forgot to switch it. It's okay. Okay. It's still Still have soft. time. Yeah, it's just soft washing. Yeah. I'm hoping the pellet's bigger than that next time. I know it was for the fresh sample. I know it was smaller. Mm-hmm. It's weird. Now it should be fine. Last time you 500 G, maybe RPM. 500 G, yeah. G. Okay, let's see this The time. HG sample was like, looked like that clear. Yeah. Yeah, yeah. Than it's now. Let's see. За одоо ингээд
ингээд туршилт хийх явцад байна шүү дээ тий. Туршилт хийх явцад ингээд маш олон степ хийж байгаа шүү дээ. Одоо тэгнэ гээл одоо ингээд бараг 20 30 40 степ. Энэ явцад ингээд алдаа гаргадаг байхгүй юу? Тэгээ алдаа гаргахдаа одоо яах вэ гэд бодно шүү дээ. Тэгээ бүр ингээд эргэшгүй алдаа ингээд засагдахгүй алдаа хамаа шууд ингээд профессороо би ингэчлээ алдаа гаргачлаа уушлаарай. Одоо яах вэ гэж асуудаг байхгүй юу? Би тэр шууд тэгдэв. Тэгээд манай профессор окей за тэгвэл тэрийг өөр сэмпл хэрэгжилчих эсвэл за тэгвэл маргааш хийчих эсвэл дараагийн 7 хоног дахиад хийчих гэж хэлдэг байхгүй. Тэгэхгүй ингээд ялангуяа хятад оюутанд болохоор ингээд нуудаг заяа. Ингээд би зүгээр яг ингээд протоколын дагуу хийсэн тэгсэн чинь энэ болохгүй байна, ажиллахгүй байна гэдэг ингээд нуугаад ингээд алдаа гаргаснаа хэлэхгүй. Тэгээд профессорудад амар загнуулдаг тохиолдол байгаа шүү заяа. Алдаа гаргаад тэрийг ингээд шударгаар хэлээд багшаа би алдчихлаа гэх. Би чи энэний өмнө яалаа. Тийм. Протокол дээр 30 мг хүртэл тишүү ашиглана гэсэн байсан байхгүй юу. Тэгсэн чинь би нөгөө нэг шуналтаад илүү ис ялгаж авах гээд бараг 50-60 мг тишүү ашигласан байхгүй юу. 50-60 мг арай 2 дахин өндөр хэмжээтэй том тишүү ашигласан. Тэгсэн чинь юу яагаад бөөн дебри буюу исээсээ гадна бөөн энэ тэмдэг ингээд юунод одоо юу гэж тайлбарлах дебри хог хаягдах баахан тэр үчин бөөм ялгаж ирсэн юм. Эсийн дотор бөөм байдаг штеп. Тэгээд тэр бөөмийг ялгаж ирсэн. Тэгсэн чинь нөгөө бөөм нь айгүй тийм цэвэрхэн дебри байхгүй, агрегашн буюу наалдаагүй тийм байх хэрэгтэй. Тэгсэн чинь ингээ бөөн наалтсан дебри амар хог хаягдaltaй гарч ирсэн. Тэгээд багшаа би илүү их тишүү ашиглаад шуналтаад ашигласан чинь протоколоо дагаагүйгээс болоод алдаа хийчлээ. Өнөөдөр юм туршил бүтлгүүчлээгээ шууд ороод хэлж байгаа байхгүй гэсэн чинь манай таамраа oh it's okay it could happen it happens уянга just move on гэл яа уянга энэ бол ингээд гарч болох алдаа ингээд зөндөө тохиолдож болох алдаа тэгээд зүр мартаа тэгээд дахиад хий дараагийн 7 хоногт гяс факсаа дахиад цаг байвал захиалаад ингээд факс хийх гэж бас нөгөө юу яадаг байхгүй юу яг хийдэг солонгосоор шүү дээ цаг авдаг гэсэн appointment хийдэг тэгээд дахиад дараа 7 хоногт факс байна уу appointment тэгээд дахиад хийчихээ гэсэн зур дорн профессортой ингээд хэлээд би алдаа гаргачлаа гээл тэгэл хэлэх нь бол хамгийн зөв шүү. За би тэр эсээ тоолж энэ хавда эсүү гоцтой. Саяны тэр 127 мг эс чинь ингээд 2 million окей. 2 сая эс ялгарч авсан байна. That's good. Yeah. It means at least we need 100 mg tissue. Huh? Yeah. We need a larger tissue. I just Yeah. don't know how it's 97% live Oh, when there's all this. nice. Yeah. 0% aggregation, you know? There doesn't look like they're burning aggregates. But let me recount. Let me not raise the. Одоо би эсийг энэ дээр харуулъя заяа. I won't raise the. За эсээ ялгаад авсан. Харж байна уу? 40 дахин өсгөд харж байна. Ингээд энэ бүрэн кинот чи эс байхгүй ингээд эс. Тэгээд энэ ингээд дебри гэдэг чинь одоо энэ нэг юм уу жижигхэн хогнууд харагдаж байгаа юм. Энийг ингээд арилгах хэрэгтэй. Тийм болохоор бид тэр одоо flow cytometry хийгээд ганцхан эсээ ялгаж аавна. Хавдрын эсээ эн чинь ингээд бас булганы эстэй хэлэлцсэн байгаа байхгүй юу? За. Ямар ч гэсэн ингээд эснийг ингэж харагддаг байх нэ. Нэг хөрх эс байгаас тийм харж байна. Гайхамшигтай байгаа сте. Эд байсныг ис олгож хувирагч нэг гайхамшигтай байгаа сте. За харж байна. Тэр энэ хөлдөөсөн сэмплэс бэлдсэн болохоор ингээд нэг гой гайхамшигтай харагдахгүй л энэ сая. Тэгтээ яг эс
Ажлын өсгөрийн бичлэгэн дээр эсүүд харагдаж байгаа хөө. Энэ дээр ингэж нэг гоё харагдахгүй байгаа гэж бодож байгаа. Гэхдээ амтнаас ингэж эдээс ис ялгаж авах гэдэг чинь ер нь бол ингэж л харагддаг. За. Хоёрсыг 4 сая ис ялгаж авсан байна. Энд болохоор нөгөө 40 мг-аас болохоор тэр чинь илээ 300 мянган ис ялгаж авсан. 128 мг-аас нь болохоор 4 сая ис ялгаж авсан байна. За одоо тэгээ flow cytometer лөө. Энийг одоо ихлэ буднаа гэж байна. Зөвхөн хүний эсийг хүний эсүүдийн одоо энэ 4 сая ис байгаа шүү дээ тий. 4 сая ис ялгаснаас зөвхөн хүний эсүүдийн будна улаанаар. Тэгээ хүний эсүүдийн иммуноглобулин G-гээр PE гээд улаан өнгөн бодогтой иммуноглобулин G-гээр будаад тэгээд flow cytometer хийх байхгүй юу? Бичиж чинь үү шалгасан. Тэгээд flow cytometer-ээр зөвхөн хүний эсүүдийг ялгаж аав. За, тэгээд flow cytometer дээр уулзъя. За, бид хоёр энд нэг эсээ аваа явж байна. Энэ дотор түрүүчийн эдээс ялгаж авсан. Garage 7. Түрүүний эдээс бид тэр 4 сая ялгаад авсан шүү дээ. 4 сая эсээ очоод улаан өнгөөр бодогдоод зөвхөн хүний эсийг нь ялгаж авах гэж. Хөөх. Энэ нөгөө нэг гоё кофе шоп ч юм байна. Би түрүүчийн нэг бичлэгэн дээр гоё кофе шоп байдаг гэж ярьжсэн юм аа. Тусаа орглоортай. Юу яадаг гэд. Төгөлдөр хурд ардаг гэд. За тэгээ улаан өнгийн fluorescence P-гээр бодсон байгаа. Тэгээ тэрийг зөвхөн хүний эсэнд бодогдно. Тэгээ хулганы эснээс ялгаж авах гэж байгаа байхгүй юу? Тэгээ хулганы эсийг хаяад хүний эсийг нь аавна гэсэн үг. Энэ нөгөө гоё кофе шоп чинь дээ шүү. Okay, you can go. Энэ хардаа. Энэ хардаа. Энэ ингээ хүн төгөлдрөөр дарж байгаа зү. Энэ гоё кофе шопыг хилээдсэн байхгүй. За энэ барилга дотор би тэр сорт хийх гэж байна. Ийшээ ингээд манай ажилчин бүр тийшээ. Яардаг гоё өсөрлөө. Тэгээ ажлаасаа ингээд газар доогуур ингээд яваад ирдэг байхгүй. Тэгээд тэр чинь хөрхийн үесээ мөсөн дээр аваа явж байгаа. Ингээд одоо flow cytometry машиныг ямар гэдгийг харуулъя. За бид хоёр нэг эсээ сорт хийж байна. Энд нарда Area 2 гээд сел сортын машинаар эсээ улаан өгсөн учраас улаан эсүүдээ сорт хийж байна. Улаан өнгөр бодогдсон зөвхөн хүний эсүүдээ. Бодогдсон тийм их эс алга гинэ. Андаа хулганы эс байсан бол тээ. Just 6,000. Oh my god. Зөвхөн 6,000 эс ялгсан байна. Одоо дараагийн сэнтлээ үзье. За бид хоёр сел сортын хийх орондоо одоо цаг хэд болсон байна? 2 болсон байна. Оо цаг харагдсан. Тэгээ бид тэр хоол идэх гэж юм. Энд болохоор загас байна гэж юм. Энд загас байна. Энд хаа байна. Энэ хүнийг цаашлахаар харуулахаас. Can I get two entrees, this and that? Are you inside or just over here? Дахиад юм бишээ. Загас байна. Энд болохоор orzo гэсэн. Зүр cheese orzo.
Тэгээд энэ сайдууд байна. Нэг мах сонгоод, хоёр сайд сонгоод. Yes, ma'am. Yeah, I want to have the pork. За ийм хол байна. Наомыг заагас. Миний pork. Бид хоёр одоо гялс идчихээд буцаад ирсэн. За бид хоёр буцаад ирсэн. 4 сая ис ялгаж авсан шүү дээ түрүү. Тэгээд тэрнээсээ сортинг хийгээ зөвхөн хүний исийн хүний хавдрын исийг ялгаж авах гэж 40 мянга ис ялгаж авлаа. Одоо тэрнийхээ дотор талд байгаа ис болгончийн дотор талд нь бөөмтэй, бөөм дотор нь RNA, DNA байгаа шүү дээ. Тэгээд RNA-г нь ялгаж авах гэж байна. Одоо тэнд RNA манай Наоми ялгаж авах гэж байгаа. Дор хаяж бид хоёр дүгэн 100 мянган ис хэрэгтэй байхгүй юу? Тэгээд баахан уншиж судлаад ер нь бол ингээд snap frozen буюу flash frozen гэдэг шууд хөлдөөцөн идээс ингэж ис сортинг хийх нь ер нь бол тийм зөв арга биш ээ гэж юм. Here. Snap frozen буюу юм хөлдөөцөн ид дээр амьд исийн сортинг хийж ялгаж авна гэдэг ер нь хэрэггүй юм байна. Дэми юм шүү. Зүгээр бөөмийн ялгаж авч сортинг хийх хэрэгтэй юм шүү гэж ярилцаал явж байна. Гэхдээ ингээд угаасаа ингэж туршиж ижил мэддэг, туршиж судалж ингэж try хийж ижил мэдэн болохгүй гэн. Тэгээ ямар ч гэсэн өнөөдрийн туршил тийм амжилттай бол болоогүй. Одоо харин энэ слайдуудыг би юу хийгээ те? Mount хийгээ те? Prolonger mount хийх гэж байна. IF хийсэн баг. Immunofluorescence тэнийг хийсэн юм аа. Ингээд дээр нь дараад өгчүүл энэ хийнүүд нь гараа авчдаг байхгүй юу? За ингээд өнөөдрийн бүтлгүүтэлтэй хамт байсанд баярлалаа. Хөлдөөсөн идийг сел сортингд битгий ашиглаарай. Тэгээ ашиглаж болох протокол болчвол яг дахиад хэлье. За өглөө үзэж байгаа хүмүүс өдрийг сайхан өнгөрүүлээрэй, орой үзэж байгаа хүмүүс сайхан амраарай. Бака.